Байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Говьалтай аймгийн хамгийн том бөөний төв хайпермаркет болох Хантайшрын хэрэглийг танилцуулъя. Буудын хөхөөс хувьцат компани нь Алтай хотод 2 супермаркет, 1 хайпермаркет, 1 агуулгах худалдааны төвтэйгээр нийтдээ 5880 м2 талбайд үйл ажиллагаа явуулж 50 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Эднийх нийтдээ 20,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжийг бидэнд олгодгоос гадна Улаанбаатар хотынхоос ч хямдаар бараа бүтээгдэхүүний худалдаалтгаараа бас давуу талтай байгаа. Манай алтайчууд бол маш сайн мэдэж байгаа. Хантайшрын эргэл худалдааны төв шинэ жил цагаан сар ч юм уу баяр төгсөн үеүүдэд бол гадна зогсоол нь пиг дүүрчихсэн, дотроо бараг сакс жолддоггүй, очор дараалал ихтэй, үйлчлүүлэгч ихтэй байдаг. Ийм газар байгаа. Зөвхөн алтайчууд гэлтгүүгээр ховд алтай чиглэлийн автозам дагуу явж байгаа аялагчид болон аян замын хүмүүс ихээр үйлчлүүлдэг. Мөн дээрээс нь дарив, хөхмөрт, тонхил гих мэтчлэнгийн сумдууд руу иргэд маань гарахдаа зөвхөн Хантайшрын ориглоор ороод бүх зүйлээ нэг дороос базаагаад гарчдаг. Ийм давуу талуудыг олгодог газар бол Хантайшрын оригл байдаг. Ялангуяа зүүн аялал зугаалгын үеэр өглөөн нь ороод харсан хүнс өдөөс хойш дуусчихсан байдаг. Ийм их эрэлттэй үйлчлүүлэгч ихтэй газар. За тэгэхээр энэ газар яагаад ингэж их үйлчлүүлэгч татаад байдгийг, ямар бараа бүтээгдэхүүн байдгийг, замун хол ойроос Говьалтай аймгийг зорих байгаа хүмүүст маань бүх зүйлээ нэг дороос авах боломжтой газар шүү гэдгийг нь бас танилцуулах зорилгоор Хантайшрын ориглаараа бүгдээрээ яваад үзье. За ингээд Хантайшрын оригл худалдааны төвөөр ороход бол 100 намартаа бол аяллаа бараа бүтээгдэхүүнүүд сонголт ихтэй байж идэг. Харин найр наадмын үеүүдэд бол гэр ахын бараа бүтээгдэхүүн маш олноороо сонгох боломжтой. Хүүхдийн баяр дөхөхөөр хүүхдийнхээ тоглоомыг бас олон төрлөөс нь сонгох боломжтой байдаг. Хүнсний бүтээгдэхүүнүүд нь бол хадгалалт, тээвэрлэлтийн шаардлагыг хангасан. За өрөлт маш гоё эмхцэгцтэй. Мөн дээрээс нь ороод харахаар бол хаягууд нь маш тодорхой байж байдаг. Хантайшрын оригл худалдааны төвд бол үндэсний брэнд бүтээгч гэрийн группийн бас бүхэл бүтэн нэг тасаг байж байна гэдг нь олон газараас ирж сураад байхгүйгээр бүгдийг нэг дороос авах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. За мөн үйлчлүүлж байгаа хүмүүсийн сагсанд бол Талын Монгол, Слава, Сакура, Аншан гэх мэтчлэнгийн брендийн бүтээгдэхүүнүүдээс гадна 18 брендийн зулын тос гэх мэтчлэнгийн бүтээгдэхүүнүүд бол ихээр харагдаж байлаа. За яалтчгүй бас хаврын улиралд хөдөөнийхэн маань малын төрөө завгүй байдаг. За төвийнхэн бол олон баяруудын дараа ходоод амраах зорилгоор бас хөнгөн хоол идмээр байдаг. Ийм үеүүдэд бол чанартай, үн боломжийн хэрнээ хурдан болдог бараа бүтээгдэхүүнүүдийг сонгож авахыг бас ирмэлзэж байгаа хаа. Өнөөдрийн бичлэгийг бас надтай адилхан ээжүүд маань үзэж байгаах. Үнийн судалгаа сайн хийдэг нихур ээжүүд бол маш сайн мэднэ. Энд байгаа худалдаалагдж байгаа бараа бүтээгдэхүүнүүд бол Улаанбаатар хотынхоос үнэхээр хямд байдаг. Нэг жишээг дурдахад манай 2 бүл өнгөрсөн жил хормой хийсэн. Нэг нь Улаанбаатар хотод, нөгөөх нь аймагтай хормой хийхэд Улаанбаатар хотын хормын зардал аймгийнхаас 4 саяар илүү гарч байсан. Тэгэхээр орон нутагт Хантайшрын ориглд бараа бүтээгдэхүүнүүд нь ямар хямд байдаг вэ гэдгийг бол эндээс бас боддоор харж мэдэрсэн байдгийм аа. Мөн дээрээс нь завгүй явж байгаа үед бол гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хүнсээ, за мөн гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээ, дээрээс нь бас гэрийн халаад, таавчиг, аяны хэрэгсэл, бэлэг дурсгал гээд бүх зүйлээ бас нэг дороос бэлтждэг. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг ч бас авчихдаг болохоор бол энэ газраар үйлчлүүлэх маш дуртай байдаг. Хүүхдийн тоглоомл гэхэд нэрээ хүүхдээс эхлүүлээд хэдэн ч насны хүүхдэд тохиромжтой тоглоомнууд бол маш олон төрөл байдаг. Цаг зав маш хэмндэг, мөнгийг хэмндэг ийм газар байгаа. Бид бас дэлгүүр дотор явж байхдаа нэг хөөрхөн эмээтэй таарад хүүхдүүдтэй бас хэрэгтэй зүйлүүдийг нь загсан зүйлүүдийг нь аваа явж байхад яриа авсан байгаа. Энэхүү бичлэгээр бас та бүхэнтэйгээ эмээгийнхаа сэтгэгдлийг хуваалцъя гэж бодож байна. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр манай телевиз Хантайшрын оригл бөөний төв дээрээс бичлэг хийж байгаамаа. Үйлчлүүлж байгаа таны сэтгэгдлийг сонсъё. Энэ худалдааны төвөөр ер нь хэр их үйлчлүүлдэг үү та? Говьч нэг байран ирээч байдгүй хаяа нэг юу гэлээ. Одоо яг чухал хэрэг энэ хөдөөний
Хүүхдүүд маань мал салан төрөгдөгчгоод ингээд төрүүчин төрж байна. Тэгээ нэг жоохон хүнсний бүтээгдэхүүнөөгөө явуулаад хаач гэхтэр нь би ч одоо нэг хүүхэд гуйгаад энэ алданы төвээр орж ирлээ. Тэгсэн чинь надад яг сайхан захиасны сайхан юмнууд байж идэм бэ. Бэлэн багцаар ингээд хийцэн бэлэгтэй гэхтэр нэг юм сайхан будаалаа. Энийг ч уулна идэж хэргэлд юм да. Энэ бас их сайхан будаа байд юм да одоо. Энэ үнийг авлаа. Тэгээд бэлэн бүтээгдэхүүн гоймын ч одоо ер нь эд одоо ингээд ажлын үед бол маш чухал хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Одоо ингээд манай дотоодын үйлдвэрийн энэ сайхан гоймонтой шүл энэ бол одоо зүгээр ингээд галдаар энэ сав новтагаа одоо буцалждаг гэж байна. Савнд хийлт байхгүй. Тэгэл хүнийхээ тоогоор хинжээгээр энэ чинь яг заавартай номтой сайхан байж идэм байна. Байж идэм байна. Ингээд жаахан ингээд хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй бүхнийг ингээд энэ нэг дороос ингээд сайхан цуглуулад авлаа да. Одоо тэгээд энэ будаа гоймон бокс савн шоо займс энтергээл зүгээр бүхий л хэрэгцээтэй болгон одоо нэг дороос ингээд авчихад маш их гоё юм байна. За ингээд сайхан зулын тос байна. Эн чинь бас шинэ 15 шинэ 8-нд одоо дуулуур гэдэг дөрвөнд аюу хийн бас ийм сайхан юмыг одоо нэг дороос ингээд авна гэдэг болоогүй. Ёстой сайхан юм байд юм байна да. Ард түмэн одоо тэгээд цаг завгүй нэг дэлгүүрт ороход ингээд бөөнөрөө юм байж яахгүй шүү дээ одоо энэ. За ингээд эмээгийнхаа сэтгэгдлийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Эмээ маань ч гэсэн бас ер нь надтай адилхан үзэл бодолтой байсан. Алтайчууд манаас бид хоёртаа санал нэгдэж байгаах гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд бичлэгийнхаа төгсгөлд та бүхэндээ бас нэгэн баяртай мэдээг дуулгахад бид бүхэн Хантайшрын аргил худалдааны төвөөс маш их юмдаар бараа бүтээгдэхүүнээ авдаг. Дээрэс нь одоо утсан дээрээ аппликейшн суулгаад давхар бонусыг давхар хямдралыг авах ийм боломжтой болж байгаа. Самцны Хантайшрын аргил бөөний төв маань хэрэглэгчдэд зориулж худалдан авалт болон урамшуулал, хөнгөлөлт, бонус оноо цуглуулах боломжтой аппликейшнтэй боллоо. Та өөрийн утсан дээр байх App Store болон Play Store-оос татаж авах боломжтой. Хантайшрын аргил роялти гэж хайснаар манай аппликейшн гарч ирэх бөгөөд татаж авсны дараа доор байрлах бүртгүүлэх тавчны дээр дарж өөрийн утасны дугаарыг бүртгүүлснээр өөртөө нэрсэн төр оронтой кодыг хийж төвчүүлээрэй. Дараа өөрийн мэдээлэл болгох нэр, овог, регистрийн дугаарыг бүртгүүлж өөрийн том жижиг тэмдэгт орсон нууц үгийг захиах юм. Үүний дараа нэвтрэх нэр хэсэгт өөрийн бүртгүүлсэн дугаарыг бичиж доор нь том жижиг тэмдэгт орсон нууц үгээ хийх юм. Тэгж орсны дараа дээр байх 3 зураасан дээр дарвал миний мэдээлэл болон салбарын байршил, бидний тухай санал хүсэлт, миний ваучер, тусламж гэх мэт тохиргоонууд байна. Үүнээс миний мэдээлэл хэсэгт өөрийн төрсөн өдрийг оруулснаар та төрсөн өдрөөрөө манайхаар үйлчлүүлбэл төрсөн өдрийн урамшуулал авах боломжтой юм. Gmail болон e-баримтныхаа нэвтрэх нэрийг бүртгүүлснээр худалдан авалт хийх үедээ өөрийн QR-ыг уншуулснаар бонус оноо цуглуулж бонус оноогоор бараа худалдан авах боломжтой бөгөөд зогсохгүй e-баримтныхаа нэвтрэх нэрийг бүртгүүлснээр барааны нөөтийн баримт автоматар бүртгүүлэх боломжтой болсон байна. Та хизээ хэдний өдөр ямар бараа худалдан авснаа худалдан авалт цэцээс нэгээс нэг жилээр нь харах боломжтой болсон байгаа шүү. Юур үзний QR кодны хажуу тарагдах бонус хавь дээр дарснаар бонусуудын мэдээллийг харах боломжтой бөгөөд үнийн дүнгээс хамаарч тгээс 1 сая хүртэлх худалдан авалтанд 1%, саяас 3 сая хүртэлх худалдан авалтанд 3%, 3 саяас дээш худалдан авалтанд 5% бонус оноотой болох юм. Аппликейшнийг одоо татаж аваад өдөр тутмын худалдан авалтаа илүү хялбар болгоорой. За ингээд өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ бараа бүтээгдэхүүний сонголт их найрсаг үйлчилгээтэй, тав тухтай, орчинтой, маш боломжийн үнэтэй Хантайшрын аргил худалдааны төвийг танилцууллаа.